Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөдөлмөр эрхлэлтийг дэмжих цогц арга хэмжээ Ability Expo 2026 Дархуул аймагт 5 дугаар сарын 21, 22-ны өдрүүдэд зохион байгуулагдаж байна. Энэхүү арга хэмжээ нь хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн нийгмийн эрх тэгш оролцоог хангах, тэдгээр иргэдийн эрүүл мэнд боловсрал, хөдөлмөр эрхлэлтийг дэмжих, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд чиглэсэн технологийн шийдлүүдийг танилцуулдаг бөгөөд энэ удаа төвийн бүсийн хэмжээнд зохион байгуулагдаж байна. Арга хэмжээний хүрээнд хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн төвийн эмч ажилчдад мэрэгжил арга зүйн зөвлөгөө өгөх сургалт, хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангах салбар зөвлөлийн үйл ажиллагааны тайлангийн сонсгол, мөн хуваарай хөдөлмөр эрхлэгч иргэдийн үйлдвэрлэсэн бараа бүтээгдэхүүний үзэсгэлэн худалдаа болох юм аа. Манай хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газрын дэргэд одоо иргэдэд үйлчлэгээ үзүүлдэг, хэд хэдэн төвөд ажилладаг. Тухайлх юм бол хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төв, хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн хөгжлийн төв, хөгжлийн бэрхшээлтэй хүний цэргийн засах туслах технологийн үндэсний төв, хараг хүмүүсийн хөгжлийн төв гэх мэт. Тэгэхээр энэ үйлчлэгээ үзүүлдэг байгууллагууд маань бас Дархуул аймагт хүрэлцэн ирсэн байгаа. Тэгээд одоо бас маргааштай ингээд үйлчлэгээ ард иргэдтэй үзүүлэх, сурчлах, шаардлагатай мэдээлэл зөвлөгөөний өгөх гэх мэт энэ олон үйл ажиллагаа бол цогтой явна. За үүний зэрэгцээ бас манай хөдөлмөрийн аюулгүй байдлыг хариуцсан газрынхан маань хүрэлцэн ирж одоо ажил олгогчдод сургалт явуулах. За энэ сургалтын үеэр хөгжлийн бэрхшээлтэй иргэдэг ажилд авах хөдөлмөрийн тухай хуулийн 144-р зүйлийг хэрэгжилтийг одоо талаар ямар байгаа талаар мэдээлэл зөвлөгөө өгөх гэх маш олон арга хэмжээ цогтой явна. За яг одоо өнөөдөр түрүүн миний хэлсэн хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангах салбар зөвлөл Дархуул аймагт байдаг. Энэ зөвлөлийг засаг дарга маань өөрөө удирддаг. Одоо бид нар тус салбар зөвлөлийн үйл ажиллагаатай танилцах ийм арга хэмжээг зохион байгуулж байна. За энэ дээр нэг зүйлийг тодруулж хэлэх гэж байна. Хөгжлийн бэрхшээлийн асуудал бол ганц нэг яамны харьяа биш. Хөгжлийн бэрхшээлийн асуудал өөрөө салбар дундын асуудал. Энэ хүмүүст эрүүл мэнд, боловсрол, хүртээмж одоо гэх мэт одоо хууль эрх зүйгээд маш олон салбарын асуудлууд энэ хүмүүст нөлөөгөө өгж идэг. Энэ хүмүүст бол бас бодлого үйл ажиллагааны зөв хүний эрх суурьтай явах ёстой. Тийм учраас энэ Дархуул аймагтайгаа салбар зөвлөл маань өөрөө энэ засаг даргын хамгийн газрын бүх салбарын асуудал, боловсрол, эрүүл мэнд, хүртээмж, нийгмийн даатгал, халамж гэдэг бүх асуудлыг хариуцсан одоо газар нэгжийн дарга нар маань одоо хамрагдсан байдаг. Засаг дарга маань удирддаг. Тэгэхээр энэ салбар зөвлөлийн энэ одоо тайлан сонсох энэ ажиллагааны үеэр бид нөгөө конвенц удирдлага олгоод конвенцийн хэрэгжилтийг хангах хүрээнд орон нутаг маань юу хийх ёстой юм бэ? Яг тэр үйл ажиллагаагаа хийж байгаа юм уу юу гэдгийг тухайлан асууж хийж хэрэгжүүлж байгаа бодлого үйл ажиллагаан дээр нь одоо яг ингээд ижлэл авч энэ бодлого чи яаж хэрэгжинэ гэдээ явдаг. Тэгэхээр энэ маань өөрөө нөгөө хөгжлийн бэрхшээлийн асуудал салбар дундын хэмшүү гэдгийг одоо харуулсан, ойлгуулсан ийм ажиллагаа болж байгаа. Тэгээд энэ салбарын үйл ажиллагаатай танилцаа зогсохгүй одоо бид нар ингээд тайлаа авсан энэ асуугаад хариултыг авдаг энэ ажиллагааны үеэр энэ бүгдээрээ үндэслээд бид нар дараа нь Дархуул аймагт энэ үйл ажиллагаагаа яаж сайжруулах талаар зөвлөмж албан даалгавар өгдөг. За энэ зөвлөмж албан даалгавар маань цаашдаа Дархуул аймгийн хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн одоо эрхийн хэрэгжилтийг бодиттой олоход гол анхаарах тэр зүйлүүдийг нь бол энэ дүгнэлт зөвлөмжөндөө өгдөг. Гэх мэтээр бид нар одоо хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн асуудал дээр одоо энэ 2 хоногийн хугацаанд одоо бүсийн төвшөнд анхаарал хандуулсан нэлээд олон арга хэмжээг зохион байгуулж байна. Тэгээд эцэст нь хэлэхэд энэ арга хэмжээг зохион байгуулахад мэдээж орон нутгийн зүгээс бид нартай маш хамтран дэмжиж ажиллаж байгаа. За энэ ажиллагааг мэдээж зохион байгуулахад бол бас манай засаг даргын хамгийн газар холбогдох газар хэлцээний дарга нар одоо хүмүүс маань маш их дэмжлэг үзүүлэх хамтран ажиллаж байгаад бас талархал илэрхийлье. Ability Expo цогц арга хэмжээг хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газар, гэр бүл хөдөлмөр нийгмийн хамгааллын яам, Дархуул аймгийн засаг даргын тамгын газар хамтран зохион